тэр нэг амар дурсамжууд байгаасаа санаанд ордог байхгүй юу. Тэр бол би 7 дугаар ангид анх удаага ээж намайг ингээд шинжил маань оруулж байгаа байхгүй юу. Анх удаага. Тэгэл хэвээр намайг яаж оруулсан гэж хамгийн аимшигтай нь шүү дээ. Дүнгийн 7 дугаар анги 13 4 хүн настай охин шүү дээ. Хар палаж өмсүүлээ заяа. Тэр нь зүгээр хар биш н ханцуун торон. Тэгээ ийм хар шилэн тэрхүү өмсүүлээд хар өсгөдөө гуталтай миний үсийг ингээ буржилгаа дээш нь шуугаад 7 дугаар анги охины шинжилд оруулдаг байхгүй юу? Би тухайд өөрөөгөө өстой принцесс. Тэгээ бац явж яваа. Тэгсэн чинь яг ангийн шинжилгээ нөгөө зураг даруулдаг байхгүй юу? Тэгээ манай ангийн нөгөө эмхтэй багштай тэгээд 10 хэдэн охтууд ингээ зураг даруулаа. Тэгсэн чинь маргааш нь тэр зураг ингээд угаалгадаад ангийн маань охины ээжийн гарт очиж байгаа байхгүй юу? Тэгээ ингээ зургийг ингээ угаалгасны дараа бүх охтууд руу ингээ зааж явж байсан. Над руу зааснаа. Энэ танай ангийн багш шүү. Намайг бүр амар болгосон ээж заяа. Хүн ингээд яг уу би ээчгээ өөрхөн байж болно. Гэтэ тухайн үед ээчгээ авгаа шиг болоод орцоо гахгүй бүр ингээд нэг мини авгаа болуулаад шинжилт нь оруулсан. Тэгээ ээж одоо өөрөө шинжилд орохдоо бүр аалт шүү дээ тэхүү. Энэ урт ийм бүр энэ сирсэн сиси ийм урт плачтай заяа. Ийм титэн митэнтэй заяа. Тэгээ хоёр менежерээ дагуулад ордог байхгүй юу. Тэг яг тэгэж явж байгаа нэг косоми хатна хоёр шивгчтэйг явж байгаа шиг шүү гараа явж идэг. Намайг тийм байдалтай ер нь шинжилд оруулж исэн ээж юм. Тэгтэл өөрөө охлэр жил болгон балгаж солин заяа. Тэгэл ер нь шинжил ихлээл угаасаа эмэгтэйчүүдийн хамгийн том асуудалтай юм биш үү? Түрүү жил өмссөн юм чи энэ жил өмсөж болохгүй юм шүү дээ. Яагаад гэвэл чинь Монгол эмэгтэй ширийг заана. Хизээч нэг балаачтайгаа 2 жил өмсөж болохгүй. Тэгсэн чинь манай аав өдөр болго ажилдаа явахдаа гонж дээрээ зүгээр цэцэг шаагаад орж байгаа байхгүй. Зүгээр эрэгтэй хүн чинь ер нь ямар хэмнэлтэй амьдрд юм бэ те? Нэг гонцтойгоор 10 жил мэлж болсон. Өөдгөн цэцгэн салхитгаар улам өөргөн болж болоод те. Тэгээд бас шинжил ихлээр юу яадаг вэ юу? Та нар одоо шинжил он гарах тоолон зориг тавьдаг штеп. Тэгсэн би энэ жилийн зориг амар зориг тавьдаг байхгүй юу? Турна англи франц хэлтэй болно хүнтэй үерхэн гэсэн байхгүй. Тэгээ би боцсон заяа. Тэгсэн англи франц хэлтэй залуутай үерхэд хаягдчул турах юм байна. Тэгсэн би ингээд өөрөөгөө ингээд яг юм хизээч мөхшгөө нэг тийм ямар ч залууд хаягдсан хоолнд бол хаягдахааргүй юм. Чамд хаягдлаа би хоол идэхгүй гэж авах шүү. Үгсэн чаавс нэр гад залуугаас олж турна гэж ямар байсан. Би бол нэр бусдын хөвчүүд нэр би тэрэнд хайртай байсан. Би бол уйлжсэн ч хоол идээд байж байгаа. Тэгээд энэ жилийн зорилго тэр чигтээ хударсан заяа. Тэгээд би одоо бас тэгээ залуу хүн бас өөрийгөө амар буруугаар үзэж байгаа байхгүй юу. Тэ бүхэлд нь одоо ингээ 20 30 20 за тэр нас жоох заа. Тэгсэн чинь ингээд өдий ингээд насалчаад ямар ч зоригтой биелж байгаагүй хүрж байгаагүй арчаагүй амтан ингээл амарга ингээ өөрийгөө зүхээл заяа. Тэгээ найзуудаасаа ингээ зөвлөгөө авч байгаа байхгүй юу. Тэгсэн чинь чи зүгээр битгий зориг тавь гэсэн. Зориггүй бах зоригтой гэсэн. Зүгээр амьд үлдэхин төлөө тэнцээ. Энэ жил ч амьд байлаа шүү. Зүгээр яг тэгэл байж ах хэвчээсэн байлээ. Тэгээ бас би энэ жил бас зөөгч хийж үзлээ. Хүний одоо амьдрал болсон байна. Зөөгч ямар одоо энэ зөөж байгаа хүмүүс бүгдэнд нь алхахтай шийдэхгүй би гуйж байна. Ингээд зөөгч ямар новшин ажил вэ гэдгийг үнэхээр ойлгосон заяа. Одоо ингээ энэ хоёр гişтэр очиж байгаа заяа. Уушлаараа манайх 12-оос хаана гингүүт нөгөөч шууд надад орсон. Хөөе бүр яг хөөж байгаа юм шиг санагдчихлаа. Би дотроо бол ингээл бүхэс тийм ээ анаа. Та зайлаад өгөөч. Гэж дотроо бодож байгаа л нэ гаднаа за уушлаараа манайх 12-оос хаадаг ингээд цагдаа мэрэгжлийн алт ирээд айгүй асуудалтай. Би цагдаа нь байна. Би мэрэгжлийн алт байна гişмэн. Тэгсэн чинь би ингээд амар зөв зөөгчөөд гэсэн байхгүй. Манай нөгөө зөөгч юмхтэй бол магара хэрэгээ гав заяа. Ирснээ шууд за зайл. Үгүй юу яриад та нар ч одоо ямар сайн үйлчлүүлж хүндэлдэг юм биш. Хүндлэгдэх цагт дууссан. Үнэн харгаа зөөгчдөх үү? Зүгээр 12-оос зайл. Үгүй уус дуусаагүй асгч гэж. Үнэн зүүн зөөгчдөг заяа. Тэгээ энэ тийм зүгээр шууд галтган болтгон тамхилсан сууж байна за. Тэнгүүд менежер идгүй чи болооч хаалвал. Гэсэн юу өдрөд 40,000 ажилласан нэрээ гэж байгаа юм шиг заяа. Зөөгч найз бүрийн анги тийм байсан за. Тэгээд
Тэгсэн чи одоо ингээд би бол ингээд үнэхээр хүндэлдэг аахгүй юу? Зөөгч нарыг. Тэгээ ингээд зөөгч бахаар ингээд хүсээгүй хүний амьдрал сонсогдолтой явдаг заяа. Сонсогдолт. 3 ах орж ирвэ манай ресторанд. Тэгсэн чинь тэр 3 болгоосоо шууд харцнаасаа мэдгэж байгаа хөө. Гуруула виз авсан. Өнөөдөр угаасаа ярихгүй. Тийм ах нар байдаг штэ нэг тийм гүзээ суудсан. Нэг дагс магцэн дээр нь картны зураас үүссэн. Тийм 3 ах орж ирвэ. Өстө найзууд уулцсны өстө баяр маяр гэж гуруула уугаа сууа. Эхэндээ ч өстө хайртай шүү миний найзуудаа сүүл рүүгээ аалын шүл болоо явчлаа. Гэтэ хамгийн аимшигтай нэр гуруулахнаа ярьж сууж байгаа төрийн бус байгууллага заяа. Тэр нь ямар нэртэй гэж архихгүй Монгол гэдэг нэртэй заяа. Тулгаж молсоо эрүүл хийхин төлөө. Тэсэж хардаа яг манай одоо төрийн бус байгууллагын зорилго нь юу вэ гэж Монголын бүх архийг дуустал нь гуруулаа өө гэж асуугаар. Би тэрээс очиж заа би харихгүй мэн үү гэсэн. Тэгээ хэдүүлээ ч гэсэн одоо бүгд төр ууж штэ тий Монголын архихгүй Монголын төлөө өнөөдөр ингээл уугаа сууж ин. Одоо тэгээд гэр мэрлэгөө сохтон мохтоо. Монгол улсынхаа төлөө би нэрээ архийн дуусгахаар охин ууж явж байгаад ирлээ. Улс төрийн ажиллаа хийж байгаа. Тийм амар тийм. Тэгээ ингээд одоо иймэрхүү зөөгч нар одоо ингээд иймэрхүү газар зөөгч их заяа. Арга хэмжээнд дээр зөөгч их ямар амар гэж бодож ин та нар заяа. Мянгад малчны холбооднуудын би нэг зөөгч хийвэ. Шинэ жил дээр. Ах нар бол юу ч мэдэхгүй шүү дээ. Вайн хундалаад өгөн ингээд яг 250 грамыг л юу хийх ёстой шүү дээ. Бараг 150-ыг хийх ёстой заяа. Тэгс чи ахиугаа хийчихэж харамлаад байгаа юм уу? Үгүй. Тэг хөнгөт нэг салаад авчиад өгч байгаа байхгүй. Чи юу хоолны шавхраа авдрыг өө гэж. Үгүй ара наа чи хоол гэс бити хуцчих гэж. Махын түгөө идсэн мэн чи гэж. Амар үгүй тэгэж болохгүй шүү дээ. Тэгээ мань гарууд би чинь бас ингээ алтур малтурн дээр хаяа бас зөөгчөө чигээ комедигээ чигээд бас дуулж муулж байгаа байхгүй юу. Шинэ жилийн өөдөж гэлээс урд нь мангас сохтоог чи гой дуулаач өө гэж. Миний шууд айн нэр шулан зам хөдлөө та гарч ирээд болох юм уу гэж. Алга ташны ингэснүүд ээ.